За сайн бацхан ажлын хэсгээс асуулт асууя. За энэ одоо яг энэ халдшгүй байдалтай холбоотой асуудал. За ер нь бол бид нэр зарчмын хувьд олон улсын жишгээр парламентд ёсны дархлаа бол парламентын гишүүний бүр эрхийн асуудал байдаг. За парламентын гишүүний бүр эрхийн асуудалтай холбоотой Английн парламентын нэг сонгодог жишээ байдаг л да. Хаан төсвийг хэтрүүлж хэрэглээд энэ өөртөө хит тансаглаад байна гэд тодорхой парламентын гишүүд санал гаргасан. Миний эрх хэмжээг хязгаарладаг хэмбэ гэд хаан тэдгээр парламентын гишүүдийг хариуцлага тооцохоор ордонд ирэхэд парламент нь тэр парламентын гишүүдэд хамгаалаад зүхтаалгаад үлдчихсэн гэд 400-500 жилийн өмнөх кейс. За энэ үеэс эхлээд энэ парламентын гишүүний халдшгүй байдал дархлааны асуудал орж ирсэн байдаг. Тэр энэ бол одоо жирийн иргэд бол яаж юм гэхээр хуучин 76 гишүүн байхад байж болох хамгийн хэцүү үгнүүдээр 76 гишүүнийг шүүмжилдэг байсан. Одоо бол 126 гишүүн гингөт мөн ялгаа байхгүй. Ер нь энэ 126 ч юм бол бүтэхгүй мэн гэсэн нэг талаас хэвлэл мэдээллийн PR, нөгөө талаас энэ байгаа төрийн арчаагүй байдал нь тийм шүүмжил рүү дагуулад очичдаг. Гэтэл яг энэ их хурлын гишүүний халдшгүй дархан байдал ер нь төрийн өндөр алба ашиж байгаа хүмүүсийн энэ халдшгүй байдал гэдэг бол зөвхөн энэ бол одоо тансаглах, илүү эрх дарах эдлэгтэй холбоотой зүйл биш. Харин өөрөө энэ парламент төсний төлөвшил, парламентын аюулгүй байдал, за дээрэс нь хууль засаглах, цаашлаад үндсэн хуульд ёсны төрийн байгуулалттай шууд утгаараа холбоотой байдаг. Тэгэхээр яг энэ асуудлыг ярихаар иргэдийн дунд асар их шүүмжил байгаа. Тэгэхээр би одоо санаачлагчдаас асуух гэж байгаа нь асар их шүүмжил байдаг. За ерөөсөө л өөрсдийнхөө эрх дарахыг хадгалах гээд байгаа юм байна, хамгаалах гээд байгаа юм байна. Өөрсдийгөө л эрх мэдлэр хуйглах гээд байгаа юм байна. Эцсийн эцэд одоо энэ бол одоо ач холбогдол багтай зүйл юм а гэсэн ийм үндслүүдийг хэлдэг. За нэг талдаа үнэн боловч нөгөө талдаа энэ парламентын гишүүд маань тодорхой явц ашиг сонирхолд хөтлөгдөх. За олон нийтийн сэтгэл зүйд тохирох одоо популизм хийх, PR-ын суурьтай улс төрийн нүүдэл хийх, судалгаа бодлогод захирагдахгүй байх, судалгаа бодлогыг үндэслэхгүй байх гэсэн ийм одоо хам шинж өвчин шиг юмнууд гарчаад байгаа юм аа. Тэгэхээр ер нь бол Орос бүгд найрамд Хятад улс гэсэн хоёр улсын дунд цөөхөн амтай, эдийн засгийн хувьд бас сорилт бэрхшээлтэй, гадаад эдийн засгийн хараат байдалтай ийм орны хувьд бол энэ парламентын цэглэн бэхжүүлэхэд энэ одоо хуулийн үзэл санаа ямар ач холбогдолтой гэдэг талаас нь хууль санаачлалыг тодруулна гэж хүсэж байна. За Цогтбаатар дарга ер нь бол дэгээрээ 2 хүн хариулах ёстой. Хэн хариулах вэ? За Цогтбаатар дарга хариулъя. Энэ иргэдээс шүүмжил дагуулах нь аргагүй. Яг тэгвэл одоо энэ асуудлыг яригж хахад би байнгын хорон дээр ч хэлж ирсэн. Нэг л их хурлын гишүүд гэмт хэрэг үйлчээд энэ их хуралд орж ирээд нуугдаад байдаг, дархан эрхийн ард нуугдаад байгаа юм шиг ийм сэтгэл төрөх тийм нөхцөл байдал үнэхээр үүсэж байгаа нь үнэн. Энэ дээр дархан эрхийн асуудлыг бий бол жишээлбэл ойлгохдоо үг хэлэх эрхчлөөг нь хамгаалах гэж олгосон байгаа. Түүнээс аливаа нэг гэмт хэрэгээс одоо прокурорын газар шалгахаас нь хамгаалсан ч юм уу. Гэмт хэрэгтнийг хизээж хаанч тэр нь одоо өстө ямар эрх тушаалтай, албан тушаалтан байна. Гэмт хэрэг үйлдсэн бол тэр шалгаж явах ёстой. Миний байр суурь бол ийм байгаа. Энэ асуудал дээр бол нөгөө үндсэн хууль дээр томьёологдсон байгаа энэ томьёо эднэрээс хараад үзэхэд яа харахгүй нэг талаас нэг байр суурь хэлэгдэн тэр техникийн яг цэвэр эрх зүйн бас тайлбарын асуудлаа үндсэн хуулийн цэц нэг тал руугаа бол гаргаж өгөх нь зөв байх. Түүнээс энэ дээр бид нар одоо сая л гэхэд үндсэн хуулийн маргаанчинд тал талдаа бид нар өөр тайлбарлаж явж эцсийн дүндээ бидний хинж үндсэн хуулийн цэцийн өмнөөс тэр тайлбарыг чинь гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Үндсэн хуулийн цэц энийг нэг талд нь гаргаж өгнө. Би нэг талдаа гаргаж өгөхдөө энэ дээр бол гэмт хэрэгтнүүдийг хамгаалах талдаа гаргах ямар ч боломжгүй гэж бодож байна. Яг бол үндсэн хуулийн өөрийнх нь цаад санаа агуулга тийм байхгүй. Их хурл дэвшигтэй бид нар бүгдээрээ цагдаагаас би ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн. Өөрөөр хэлбэл ёстой нөгөө презумпц ярих юм бол юу гимгүүн
зарчим энгийн иргэдэд үйлчлдэг бол их хурлын гишүүдийн хувьд бол ерөөсөө гэмт хэрэгт холбогдоогүй байх презумпц шууд үйлчилж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр шалгуурыг давж иж нэр дэвшиж орж ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ зүгээр маргаантай асуудал байгаа болохоор нөгөө эрх бүхий үндсэн хуулийн цэц дээрээ нэг тал руугаа гарахгүй бол энэ маргаан цаашаа яваалах юм билээ. За. Тогтоолыг санаасгч сайн хүүгэн Амбатар гишүүн хариулна. За эрхэм гишүүдээ энэ дээр хав хонзонгоор төрийн ажлыг явуулж болохгүй. Энэ бол яг л зарчмын зүйл ярьсан. Миний хувьд бол хууль зүйн байнгын ороогоор анх удаа одоо би бас асуудал оруулж байгаа. Хуульч гишүүд бол асуудлыг субъектив биш, объектив хандах ёстой гэж би итгэдэг. Тэгээ энэ дээр гол хэлэх гэж байгаа санаа гэвэл 4 жил энэ улсын хурлын гишүүний дархан эрхийн ард нуугдах тухай яриагүй. Гэмт хэрэгт холбогдсон гутал шууд бүрэн эрхээс нь түтгэлзүүлдэг улсын хурлаар орж ирдэг энэ асуудлыг би хамгаалж ярьсан. Одоо яаж вэ? Улсын хурлын гишүүнийг зүгээр л гүтгээл алуурчин хулгайч гээл тэгэл АТГ дээр байцаагаал яваад идэг. Тэгэнгүүтэл нөгөө дархан эрхэд нөлөөлдөг. Нөгөө сонгогчдын эрхэнд нөлөөлөд идэг. Өнөөдөр энэ хувь хүний асуудал яриаггүй. Улсын хурлын гишүүн урааны асуудлаар, оюутлогын асуудлаар маш том байр суурь эдлэгдэг. Хэрэг одоо шийдвэр гаргадаг. Энэ дээр 1 минут нэмж үгүй. энэ дээр АТГ дээр прокурор дээр гогдуулсан яваа бол тэр хүний шийдвэр гаргах тэр дархан эрх, сонгогчдын эрхэнд халдж байна гэсэн. Энийг үндсэндээ улсын үндсэн хууль зөрчсөн бол одоо 29.3 дээр үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эргүүлэн татнаа. Хамгийн гол нь улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухайн асуудлыг гэж байгаа шүү дээ. Холбогдсон гутал тат гэж байгаа. Тэрнээс биш ингээд зовоогоод ингээд АТГ дээр дэгээтэй байгаа тохиолдолд улсын хурлын гишүүд хараат бус байдлаар асуудалд орох гээд байна. Олон гишүүд би нэрийг яриад явах уу? 4 жил өнөөдөр шүүхтээр гогдуулж байгаа хүн яаж өнөөдөр яг ингээд хараат бусаар асуудлыг шийдэх вэ? Би өнөөдөр өөрөө бол гүтгүүлээ, доромжлуулаад, сошиалаар яллуулсан. Надад хамаагүй. Дараагийн парламентын гишүүд залуучуудад, дараагийн парламентод энэ чухал учраас энэ асуудлыг ярьж, дараагийн улсууд хинээс ч айхгүйгээр хараат бус байдлаар үгээ хэлдэг байх боломжийн төлөө өнөөдөр энийг ярьж байгаа. Тодруулгыг би төрийн агуулгын байнгын орны дарга асууя. Сандаг очил дарга. Нэг ийм байгаа. Түрүүн уг нь Гамбат гишүү асуусан. Тэгээд тодорхой хариулт хүсэж байгаа юм. Мэдээж иргэд маань бол төрөө хүндэтгдэг. Гэхдээ одоо хэр хэмжээнээс хэтэрсэн хэрүүл уруултай хэлцэл талцалтай байгаа учраас иргэд бол бухимдалтай байгааг ойлгож байгаа. Хөхөө өвлийг үүдэн наашлж байгаа учраас. Гэтэл өчтөрийн тэр төрийн байгуулалтын байнгын орны тэр цаад өдрийн хурал дээр ч гэдэг юм уу одоо ерөнхий сайдыг огцруулах санал гаргachингуудаа байнгын хорон дээр болохоор огцруулахын эсрэг дардаг. Тэгээ одоо дэмжихийг дэмжихгүй ч гэдэг юм уу, дэмжихийг дэмжихгүй ч гэдэг юм уу, эсвэл бол дэмжихгүйг дэмжин ч гэдэг юм уу. Ингээд толгой эргүүлсэн хүнд яваад байгаа. Энэ дээр бол түрүүн хэллээ шүү дээ. Гамбат гишүүн заллин хийчих юу хийчих вэ гэдэг. Энэ дээр яг тодорхой та нэг байр суурь хэлээч. Хуульчид бол янз бүрээр л тайлбарлаад байгаа. Наач нэг орооцолцсон юм болоод шүү дээ. Эцэс бид нар ингээд энэ төр тунгалаг шийдвэр нь тодорхой байх, логиктой байх ёстой. Энэ дээр та нэг тодруулж өгөөч. За сандаг очир дараа хариулъя. За бид нар анх удаа Монгол улсын ерөнхий сайдыг огцруулж байгаа асуудал биш. Өмнө нь олон ерөнхий сайд нарыг огцруулж байсан. 2017 оны 9 сарын 7-нд Эрдэнэтийн засгийн газрыг огцруулах асуудал яригдж байхад их хурлын дарга Минкол дарга байсан байлээ. Энэ хурлын материал тэмдэглэлийг парламент цэгмэн дээрээс нь аваад үзэж болно. Тийм учраас одоогоос яг 8 жилийн өмнө яг ийм процедураар Эрдэнэтийн засгийн газар унжээсэн ийм бас кейс байгаа юм билээ. Байнгын орон огцруулъя гэд гар үсэг зурж явж байсан. Байнгын орон дээрээ огцруулъя гэснийг огцруулахгүй гэж шийдвэр гарч ирсэн. Их хурал дээр байнгын орооны саналыг огцруулахгүй гэснийг дэмжиж гэснээр санал хурааж ингээд коноп нь хүрээгүйгээр Эрдэнэтийн засгийн газар унжээсэн байлээ гэдгийг нэгт хэлье. Тэгээ нэгт хоёрт хэлэхэд одоо эрхэм гишүүд маань энэ өөрөө өргөдлөө өгөөд ёс